Аз ТV-ийн зүүн эрэгт байрлах Солонгосын парк. 5000 жилийн үнэ эртний түүхтэй Кореагийн талаар хээр мэдэх вэ? 19-р зууны эцэст колоничлогдсон зовлонд нэрвэгдэж, их гүрнүүдийн дайны уршихаар хоёр салсан улс. Дэлхийд хамгийн ядуу байсан энэ орон өнөөдөр хүчрэг эдийн засагтай 10 тоннд ортлоо өсрөнгүй хөгжсөн улс. Өнгөрсөн өдрүүдийн зовлон, хүнд хэцүү бэрхшээлүүдийг таван, өнөөдрийн Солонгосын хөгжлийн гол хүч болсон шинэ дасан хөдөлгөөнийг танилцуулъя. Солонгос улс нь олон жилийн хямралын дунд нүүр их хөтөлбөр гарган соёлыг цэцгэлүүлэн ирсэн авч 19-р зууны эцэст Японы олон жилийн эзлэн түрэмгийлэлт болон 3 жил үргэлжилсэн Солонгосын дайн нь бүх зүйлийг хийсэн авч чадсан юм. 1960 он тухайн үед нэг хүнд ногдох орлого нь 70 гэсэн Америк доллар хүрэхтэй үгүй байсан нэг ядуу орн байлаа. Тариачид тосхны бодит амьдралд нь үнэхээр нүд халтран байв. Тэр үе засгийн газраас нэн түрүүнд анхаарч байсан зүйл нь ард түмнийг өсгөлөнгөөс салгах явдал байсан бөгөөд энэ үед шинэ тасан хөдөлгөөний суурь тавигджээ. (1962 оноос эхэлсэн эдийн засгийн хөгжүүлэх 2 удаагийн 5 жилийн төлөвлөгөө нь 1970-ад оны ихэнх үед их бага хэмжээгээр эдийн засгийн өсөлтийг авчирсан ч газар тариалан хосрогдсон хэвэндээ байлаа. Газар тариалан хөгжихгүйгээр улс их орны хөгжлийг зохицон бүтээж чадахгүй гэж үзэж байсан тэр үеийн Пак Жохи ерөнхийлөгч нь 1969 оны 100 үер усны гамшиг биеэр үзэж явахдаа нэгэн тосгоны иргэд улсаас тусламж хүлээлгүй өөрсдөө тосгоны доторх замыг дөрөвтгөж дээвэр болон хашааг шинжилэн цасныг хараад сэтгэл нь хөдлөжээ. Пак ерөнхийлөгч нь улсаас тусалж өглөөч иргэд өөрсдийн ухамсар санаачлагаараа хий гэсэн хүсэл сонирхол үгүй бол ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэв. Тэгээд тосгоны иргэдийн хичээл зүтгэл өөрсдийн санаачлаг хамтын зураг сэтгэлийг бий болгож өгвөл өөрсдөө хөдөө тосгоноо хөгжүүлж чадах юм байна гэсэн итгэлийг олж авчээ. Ийм санааны үндсэн дээрээс тосгоны амьдралыг хөгжүүлэх шинэ тасан хөдөлгөөн ихсэн юм. (1970 онд шинэ тасан хөдөлгөөний уриалгын үед засгийн газар тариалангийн доосхотод их хэмжээгээр туслах санхүүгийн боломжгүй байлаа. Тийм боловч засгийн газараас бага хэмжээгээр туслахад иргэд нэгдэн орчноо сайжруулан ажлуудыг хийж байлаа. Тийм учраас улсын хэмжээнд 33267 досгонд 335 шуудаа цементийг үнгүүгээр олгожээ. Засгийн газраас иргэд өөрсдөө тосгонд хэрэгтэй ажлыг сонгох эрхийг олгов. Үүнд тосгоны замыг өргөтгөх, дээвэр болон хашааг сайжруулах, нийтийн хутаг, жижиг голын цэвэрлэгээ, жижиг гүүр гэх мэт 10 төрлийн ажлыг санал болгоход тосгоны оршин суугчдын санал дээр үндэслэж ажил хийгдэхээр болов. Иргэд элс хариг зэрэг түүхэд материалыг өөрсдөө бий болгон хамтын хүчээр төлөвлөсөн олон ажлыг хийжээ. Жилийн дараа 1972 онд ажлаад өгнөн үзэхэд нийт тосготын бараг хагастай тэнцэх 16600 тосгоны ажлын үр дүн төлөвснөөс даван биелэгдсэн бөгөөд тэр тосготыг шилдэг тосноор шалгаруулж цемент 500 шуудаа төмөр 1 тонныг нэмж өгсөн байна. Өөрийн санаачлагаар хий гэсэн тосготыг улсаас дэмжиж өрсөлдөөнийг бий болгов. Ядуугийн тэмдэг болж байсан сүрдэн дээвэр, шорон хашаан, чавран хавтан, цементэн блокоор шинжлэгдсэн болно. Тосгоны дотор замыг өргөтгөж, жижиг голын дадлаг бэхжүүлэн сайжруулж мөн гүүрэн гавцыг тавьжээ. Өдөр ирэх тусам тосгоны өнгө үзэмж өөрчлөгдөхөд иргэдийн сэтгэхүйд хийвэл болох юм байна гэсэн бодол төрж хийж чадна гэсэн өөртөө итгэл төрж байлаа. Итвэхий байсан хөрс тосготын иргэд хүртэл санаа авч бид ч гэсэн нэг удаа хийж үзье гэсэн хүсэл сонирхолтой болов. 1973 оны ажлын дүгнэлтээс үзвэл 6000 тосгон засгийн газрын ямар нэгэн тусламжгүйгээр өөрсдийн санаачлагаар хийсэн ажлууд их байлаа. Ингэж 1974 оноос эхлэн шинэ тосгон төслийн ахис төвчлийн байдлаар шалтгаалan тосготыг
жирийн дасган, цанаачлаг дасган, бие даасан дасган гэж 3 хуваан дасган бүр давхарсан ажлуудыг хэрэгжүүлв. Мөн шилдэг дасганыг төрүүр дэмжих бодлогыг барьж шатлалыг бий болгов. Эцэст нь шинэ дасган хөдөлгөөний хөгжлийн төлөв нь 1-р засгийн газрын оролцоо нь иргэдийн хүчээр зүтгэл, санаачлаг, хамтын зураг сэтгэлийг бий болгоход гол үүргийг гүйцэтгэжээ. 2-р төсөл нь иргэдийн хэрэгцээгээр шаардлагатай иргэд хийж чадна гэсэн тодорхой ажлыг өөртөө сонгож, ардчлалын арга барилаар явуулж. 3-р иргэдийн санаачлаг, өөрсдөө бий болгон шилдэг дасганыг төрүүр дэмжих бодлогыг хэрэгжүүлсэнд оршино. Шинэ дасган хөдөлгөөн нь анхнаасаа засгийн газрын том төлөвлөгөө юм уу? Судалгааны үр дүнгээр бий болсон зүйл биш байв. Амар ярьж, онол болгох биш. Бодитоор хэрэгжүүлэх ухамсар сэтгэхүйг өөрчлөх явдал юм. Ажлын бүтэмжээр хийж чадна гэсэн итгэл, өөдрөг сэтгэлээ төрүүлж, иргэдийн ухамсарт өөрчлөлт хийх бодит оролцооны хөдөлгөөн юм. Тийм учраас шинэ дасган хөдөлгөөнийг сайхан амьдрах хөдөлгөөн гэсэн Солонгосын загвар хөдөлгөөн юм. Шинэ дасган хөдөлгөөн нь би ганцаараа биш, миний хурш, миний дасгал цаашлаад бүгд хамтдаа сайхан амьдрах хөдөлгөөн юм. Сайхан амьдрах гэдэг нь эдийн засгийн хувьд төдийгүй оюун санааны элбэг хангалуун байдлыг эдлэхийг хэлнэ. Өнөөдөр бид сайхан амьдрах нь чухал боловч бидний хойч үе сайхан амьдрах тэр суурийг тавих хөдөлгөөн юм. Шинэ дасган хөдөлгөөний үндсэн үзэл нь хичээл зүтгэл, санаачлаг, хамтын хүч юм. Хичээл зүтгэл нь уйггүй хөдөлмөрлөх. Санаачлаг нь өөрийнхөө амьдралыг зогслох. Хамтын хүч нь хамтдаа хүчээ нэгтгэн үр ашиг бүтээмжээ дээшлүүлэх явдал юм. Төв зөвлөлөө нь шинэ дасган хөдөлгөөний төв холбоог байгуулж, шинэ дасган хөдөлгөөний дунд болон урт хугацааны жил бүрээр төлөвлөгөө нэгтгэж, төслийн гүйцэтгэлийг хянах, зохицуулах ажлыг хэлэлцэнэ. Мөн аймаг, сум, багийн холбоонуудыг байгуулж, шинэ дасганы удирдагч, багийн болон хорон даргыг холбооны дараагаар томилж, баг хороодын хөгжлийн хороог байгуулав. Хөгжлийн хороо нь манлайлагч групп болох хорон дарга, шинэ дасган хөдөлгөөний удирдагчид, эмэгтэйчүүдийн зөвлөлийн ахлагч, залуучдын холбооны дарга нарыг томилж, иргэдийн оролцоог зохицуулах, шинэ дасганы төсөл, цагаргааны бодлогыг үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд оршиж байлаа. Харин шинэ дасганы ажлын төлөвлөгөө гаргаж, шийдвэрлэх нь иргэдийн оролцоотой нийтийн хурлаар хэлэлцдэг байв. Төслийн шалгаруулалт нь иргэд болон тухайн орон нутгийн хэрэгцээнд дээр нийтийн ашиг сонирхолд нийцсэн, цаашид хөгжих боломжтой ажлууд, эд материал, хүн хүчний байдалтай харьцуулахад түүнийг давсан үр дүн өгөх, урт хугацаанд хэрэгжих, эд материал, хүн хүч, цаг хугацааг зарж бодитоор хэрэгжих боломжтой ажлуудыг гол болгож байв. Ажил хэрэгжилт нь юуны төрөнд дасганаас гарах боломжтой хайрга, чулуу зэрэг эд материал болон хүн хүчийг гаргаж, түүнээс бусад өөрсдөө хийх боломжгүй зүйлсийг улсаас юм уу гадны бусад байгууллагуудад уламжлан хэрэгжүүлж байв. Түүнчлэн төрийн албан хаагчид дасганы бодит байдлаа танилцсан төслийн зааварчилгаанд хяналт тавьж байв. Төслийн акцийн байдал нь иргэдийн хурлаас жилийн үр дүн дүгнэх шатлалыг дамжина. Шинэ дасганы төслийн акцид орогдуулж болохгүй нэг зүйл нь шатчлан явуулах дүгнэлт юм. Дүгнэлт нь төслийн зохицтой байдлыг хянах, урьдчилан дүгнэлт болон төслийг явцад алдаанаас уралцаж, чиглэлийг засаж задруулахад зориулагдсан явцын дүгнэлтүүдийг багтаана. Мөн төслийн үр дүнгийн талаарх эцсийн дүнг дараах төлөвлөгөөнд тусгаж байлаа. Ялангуяа эцсийн дүгнэлт нь дасган бүр, бүс бүр, хүн бүрт шагнал олгох шалгуур үзүүлэлт болж байв.
Тосгонд иргэдээс бүрдсэн тосгоны нийтийн хуралдаан явагдаж, үүнд ажил төлөвлөх талаар хэлэлцсэн шийдвэрлэх зэргээр иргэдийн сайн дурын оролцоог бий болгоно. Мөн тосгоны нийтийн хурлаас шинэ тосгон хөдөлгөөнийг цаашид авч явах үүрэг бүхий ажлыг гитвэхтэй гүйцэтгэх шинэ тосгоны удирдагчдыг эрэгтэй, эмэгтэй, тус бүр нэг хүнийг сонгоно. Удирдагч нь цалин авалгүйгээр сайн дурын олон ажлыг итвэх зүтгэлтэйгээр хийж байв. Засгийн газар нь 1972 онд шинэ тосгоны удирдагчдын сургалтын газрыг байгуулж, удирдагч нарыг бэлтгэж байв. Шинэ тосгоны сургалт нь шинэ тосгоны удирдагчдын агуулгах ёстой олон чанаруудыг чухал үзэн, ихэнхдээ сэтгэхүй болон биеэ авч явах байдалд нь анхааран сургаж байлаа. Сургалтын явцад хамтдаа байрлаж, яриа хийх, мэтгэлцээ явуулах зэрэг оролцоо шаардсан сургалт, хамтын амьдрал донд шинэ тосгоны зөв ухамсарыг өөрөө олж авах ахуйн сургалт, удирдагчдын амжилт олсон бодит жишээг танилцуулах мэтээр сургалтыг явуулж байв. Сургалтанд амрагдсан удирдагчид тосгондоо буцаж очоод иргэдийг ажилд урайлан дуудах гол чухал үүргийг гүйцэтгэж байв. Шинэ тосгоны удирдагчдад зориулсан сургалт нь хүрээгээ тэлж, төрийн албан хаагч, нийгмийн өндөр албан тушаалтнууд, бизнесмен, мэдээлэл харилцааны ажлыг хамран өргөжөв. Тухайн үе шинэ тосгон хөдөлгөөнийг үл тоомсорлож байсан нийгмийн өндөр албаны хүмүүс шинэ тосгоны удирдагчдын ажлын дуршлагыг хараад бодол нь өөрчлөгдсөн юм. Шинэ тосгон хөдөлгөөнийг дэмжиж, хөдөлгөөнд оролцож эхэлснээр хот болон албан газрууд, үйлдвэр, сургууль зэрэг газрууд гээд бүх ард иргэдийн хөдөлгөөн болж өргөжөв. Шинэ тосгон хөдөлгөөний ихэнх үед засгийн газраас цемент, ганц төмөр зэргийг нийлүүлэн мэргэжлийн зааврыг гаргаж өгч, иргэд өөрсдөө тосгоноо арчлан тордох ажлуудыг эхлүүлж, ахуйн орчноо өөрчилж эхлэв. Түүний дараагаар дахиад гарсан туршлага дээр үндэслэн агцтай ажилласан ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн байна. Цаашлаад тосгонд хэрэгтэй нийтийн байгууламжуудыг барьж эхлэв. Энэ мэт үе шатлаар төсвийг өргөжүүлэн газар тариалангийн нөхцөл тааш тохирох орон сууц, тосгоны иргэдийн чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөөх байгууламжуудыг барьж эхэлжээ. Дараагийн үе шат нь тосгоны үндсэн хэрэгцээн дээр ажил явуулах үйлдвэрийн байр, орлогыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхлэв. Хөдөлмөрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн замд анхаарч, гар төхөөрөмж болон тариалангийн машин, техникүүд явж болох зам засав. Тариалангийн талбайг засах, жижиг голын цэвэрлэгээ, тариалан хэрэглэх тогтоол усны нэмэгдүүлэлт, тариалангийн ус бэлтгэх зэрэг ажлуудыг голлон анхаарч ажиллав. Том хэмжээний замын ажил болон жижиг голын цэвэрлэгээ зэрэг төсөл нь хөрс зэрэглэлээ тосгонтой хамтарч ахиж гаргах, хамтын эрх гэсэн хөтөлбөрөөр дамжуулан хөрөнгө оруулалтын үр дүн нэмэгдүүлсэн. Мөнх, тамхи зэрэг онцгой хэрэглээний барааг тарьж, орлого өндөртэй жимсний модны цэцэрлэгийг тохижуулан янзлав. Өвлийн ундралд хүлэмжинд ногоо тарьж, шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэж байв. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд солонгос сүхэр, гахаа дахиад хижээдэх өрх гэрийн тооч нэмэгдэж байлаа. Загасчид барьсан загас, далайн бүтээгдэхүүнийг нэмж орлогоо нэмэгдүүлв. Энэ үед үдс суртын сургалтаас гадна газар тариалан хэрэглэх мэргэжлийн сургалтыг явуулж, хөдөө аж ахуйн талбарт шийдвэрлэх өөрчлөлтүүдийг авчирсан юм. Мөн засгийн газраас тариалангийн нутгуудад шинэ тосгоны үйлдвэрүүдийг барьж, орлогыг ихээр нэмэгдүүлсэн юм. Үүний үр дүнд 1974 оноос дөрөвдөг жилд хөдөө аж ахуйгаас олсон орлого нь хотын албан хаагчдын орлогоос илүү болсон байв. Дараагийн шат нь өнгөрсөн хугацаанд олж мэдэж авсан хамтын болон санаачлаг гаргах гэсэн үзэлээр тулгуурлан нийтийн ашиг эрэлхийлсэн олон төрлийн ажлуудыг хэрэгжүүлв. Нийтийн хөрөнгийг бий болгохын тулд шинэ тосгоны хадгаламжийн сан, нийтийн ажлын газар, тосгоны захыг нээж, баяр ёслолын үеэр хоолунд худалдааж байв. Ингэж бий болгосон хөрөнгөөр тосгоны нийтийн байгууламж болох тосгоны бичиг хэргийн дэлгүүр, үсчин, хүүхдийн цэцэрлэг, нийтийн газар тариалангийн төхөөрөмж зэргийг бий болгон хөршдөө туслах ажлуудыг ч хийж байв. Энэ мэтлэн тариалангийн тосгон нь айзмаар амьдрахад тоглох, өнгө үзэмж сайжирч өөрчлөгдөн, тариалагчдын орлого нэмэгдэж, телевизэр, радио зэрэг хэрэгслийг худалдан авах чадвартай болсноор үйлдвэрлэлд нь хувь нэмрээ оруулсан юм.
Ялангуяа 1973 онд газрын тосны хэлбэлцлийн дараагаар хотын бүсийн албан газар үйлдвэрийн шин тосон хөдөлгөөн улам идэвхжиж хамтран ажиллах үндсэн дээр эзэмшигч болон ажилчид нэгдэн эрчим хүч, бараа бүтээгдэхүүний хямралт, чанарын сайжруулалт зэргээр эдийн засгийн хямралаас гарч чадав. Энэ мэтчлэн хөдөө тосгоноос эхэлсэн шин тосон хөдөлгөөн нь бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болж хамтын буюу нийтийн гэсэн үзлийг бий болгосноор улс орон хүнд хэцүү байдлыг даван туулах гол хүч нь болж өгсөн юм. Үүний жишээ нь IMF эдийн засгийн хямралын үед алт цуглуулах хөдөлгөөнөөс эхлээд дэлхийн хэмжээний санхүүгийн хямралаас гарахын тулд ажилчин ба эзэдийн хөдөлгөөн, эдийн засгийн нөхөн сэргээх иргэний хөдөлгөөн, хөрсдөд туслах хөдөлгөөн зэрэг нийгмийн сайн дурын хөдөлгөөн болж хөгжижээ. Өнөөдөр шин тосон хөдөлгөөн нь хөгжлийг чиглэн ногоон хөвсгөл хөдөлгөөн болох Green Korea хөдөлгөөн. Цэвэр цэмцгэр өндөр зэрэглэлийн хот гэсэн Smart Korea хөдөлгөөн. Нийтээрээ сайхан амьдрахын төлөх Happy Korea хөдөлгөөн. Шин тосон хөдөлгөөний даяарчлалын төлөх даяарчлал Korea зэрэг цаг үеийн өөрчлөлтөнд нийцсэн ард түмний хөдөлгөөн болж урагшилж байна. Шин тосон хөдөлгөөний амжилтын гол хүчин зүйлүүдийг 5 хувааж болох юм. Нэгдүгээр, тодорхой цаг үед засгийн газрын дэмжлэгээр иргэдийн сайн дурын оролцоог бий болгосон явдал юм. Хоёрдугаар, засгийн газар оролцоогүйгээр мэргэжлийн заврыг өгөхөд иргэд өөрсдөө шин тосгоны удирдагчдыг сонгож хийх ажлаа өөрсдөө шийдэх зэргээр иргэдийн сайн дурын оролцоог хангаж өгсөн явдал. Гуравдугаар, ажилдаа өөрийгөө зориулж чадах шин тосгоны удирдагчтай байж тэдэнд зориулсан сургалтаар удирдах чадварыг нь хөгжүүлж байв. Шин тосгоны удирдагчид нь цалингүй ажиллаж, сургалтанд хамрагдаж бэлтгэгдснээр удирдагчдынхаа үүрэг хариуцлагыг сайн биелүүлсэн явдал байв. Мөн шин тосгоны удирдагчдын ажлын дүнгээс хамаарч шагнал олгож урамшуулж байлаа. Дөрөвдүгээр, шилдэг тосгоныг төрүүлж дэмжих бодлогыг баримталж, өрсөлдөөнийг төрүүлж дэмжиж байсан явдал юм. Энгийн тосгон, санаачлах тосгон, бие даасан тосгон гэсэн 3 зэрэглэл ангилах болсноор тосгод илүү их чармайлт гаргаж, түүндээ тохирсон дэмжлэгийг авахыг хүссэн явдал юм. 5 дугаарт шин тосгон төслийг явуулах нэгжээр тосгоныг сонгосон явдал юм. Шин тосгон хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд түлхэц болсон зүйл нь иргэд хамтдаа гэсэн үзэл, хамт олонний ашиг сонирхлыг эртнээс энэ төрөнд үздэг байсан тосгод байсан доршино. 1960 онд нэг хүнд ногдох орлого 79 Америк доллар хүрэхтэй үгүй байсан Солонгос улс. Хэдий тиймч бид хийж чадна гэсэн өөртөө итгэх итгэл, шан туршигын зориг тэмцлэр бүхий л хүнд бэрхийг даван туулж орчин үе ардчлалыг бодит утгаар нь зогслоо. Бид Солонгосын хөгжлийн гол хүч болсон шин тосгоны хөдөлгөөнийг сонирхож байгаа дэлхийн олон оронтой хамтарч бидний үнэтэй туршлагыг хуваалцахыг хүсэж байна. Мэдээж улс орон бүрийн соёл, ёс заншлыг анхаарч үзэх хэрэгтэй. Шин тосон хөдөлгөөн нь элбэг хангалуун